За сайн уу манайхаа алтан дээр очиг бол манайхан бас нэлээд сайн мэдэх байх гэж найдаж байна. Бид хоёр ч одоо бас 3 дахь удаага ярилцлага хийсэн. Одоо бол дээр яриа Монголын ус тавч олон жангар гэсэр гэдэг ингээд сэдвчилсэн тийм байдал руу орж цоврал байдлаар та таны сургуулийн нийт оюутнууд тавхан хүрэх гэж бэлтгэж байна. За анууд хоёр занаас тавчин байна. Тэгээ. За Монголын ус тавч гэдэг Чингис хааны дээд язгуур дээд тэнгэрээс зайтай төрсөн гэдэг хэлдэг тийм. За энэ ямар хэвчтэй юм бэ? За энэ ер нь би энийг ингэж ярих гэж боддог. За Монголын нууц тавчаа гэдэг байна шүү дээ. Нууц гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр дотор нууц байгаа шүү дээ. Гэт ингэж байгаа. Тэгээ зүгээр ингээд зарим хүмүүс энийг уншиж игүй. Би анх уншиж энэ датуу юу нууц байгаа болтол гэж бодоод идэгсэн байхгүй. Тэгтэл нэлээ сүүлд нь ингээд ер нь ингээд үзээд тахад аюух нууц байсан. За тэгэхээр энэ дотор нууц байгаа байна л нөгөө нэгдүгээрт нь хэлье. За тэр нууцудаас бас ингээд хэлье. За дээд тэнгэрээс заяат төрсөн бүртчим гэдэг тэнгис талаа гэтлж ирэв гэргийн гоо марлуулъя гэдэг шүү дээ. Тийм үү? За нууц тавчаа эхлэхдээ тэгдэг. За тэгэхээр энэ бол ерөөсөө нэрнээсээ эхлэв. Чом гэдэг чинь чом хүн заадаг. Марл гэдэг чинь юм бог байхгүй. Тийм. Бас хүн заадаг. Тийм. За энэ хоёрын хүн Батачи хаан гэж байна. Тийм. Одоо хүн зааж эхэлж байна шүү дээ. Хаан гэхээр хүн заадаг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чон бог хоёроор юу илэрхийлээд байна вэ? Тэгэхээр Монголын нэг арга хэлний ухаан гэж хэлдэг тийм ээ. За арга хэлний хэлээр болохоор энэ чон энэ бог хоёр чинь ир байвал энэ байна гэсэн үгээр ийм утга зааж байна. Энэ байвал энэ байна. За тийм. За энийг өнөөдрийн математикийн орлуулах арга гэж хэлдэг шүү дээ. Эсийг ирэхэд орлуулдаг гэдэг орлуулах арга гэж үздэг. За тэргээр орлуулах юм бол тэнгэр байвал газар байна гэж орлуулж болох уу? Тэгж байна. Болж байна. Тэгэхээр тэнгэр газрын завсар анхны хүн бий болвол гэсэн утга гарч байгаа байхгүй юу? Ердөө. Тийм. За тэгээд тэрний хүн тэр хоёрын хүн Батачи хаан гэж байгаа. Одоо нөгөө Дэнтэн сүрэнгийн одоо орчуулдаг дээр болохоор Бацаагаан гэж орчуулдаг. Тийм. А яг жинхэнэ одоо сугдаг шинжлэх ухааны академиас гаргасан тэр юм дээр яг тэр хэлбэрээр нь бичсэн хэлбэрээр нь Батачи хаан гэж бичсэн байдаг. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр яа Батачи хаан гэж чи Монгол газар төрснөөр чи бол хаан л гэсэн үг. Чи Батачи хаан гэсэн үг гарч байгаа шүү дээ. Тийм үү? За Батачи хааны хүү Тамача гэж. Тэгж байгаа. Тийм. Тамача гэхээр би ч одоо Ташкент төгссөн нөгөө хүн багхгүй тийм. Манай Монгол хэл чинь Алтай язгуурын хэлэнд багтдаг. Алтай язгуурын хэлэнд бас нөгөө энэ хасаг үзбек хэлнүүд чинь турк үдэр хэлнүүд чинь багтдаг багхгүй. Тэгэхээр тэд нар одоо идэх хэмиг тамаага гэж нэрлэдэг багхгүй. Тамаага. За тамхтайсан баг гэдэг багхгүй. Чи юм идсэн үү гэж асууж байгаа багхгүй тэр чинь. Тэгэхээр энэ идэх хэмиг зөвхөн анхны хүн бий болоод тэрний дараа зөвхөн идчихсэн гэсэн утгатай. Тийм утга гараад байхгүй. За Тамачи хүн хорчоор мэргэн. За. Тэгээ хорчоор мэргэн гэдэг чинь ном сум дээр хор гэдэг чинь ном сумыг хэлдэг байхгүй юу? Нууц тавчаа. Тэгэхээр энэ ном сумтай болсон үеийг зааж байна. За. Тэгэхээр ерөөсөө эхний 9 үе бол ерөөсөө эхнэр байхгүй. Дандаа ингээл тэрний хүү тэрний хүү чи уучин борох ус гэл те. За тэгдэг. Тэгээд ингээ эхний харчуу хүртэл бол эхний 9 үе хүний хүн төрөлхтний олсон бодол хэмжилтийг заадаг байхгүй энэ ердөө хүн төрөлхтний олсон олсон хэмжилтийг зааж байна. За харчуугийн хүү боржогдоо мэргэн монголжинго гэргийтэй гэдэг хэлж байгаа. За тэгэхээр энэ чинь болохоор энэ үеэс боржогдоо мэргэний үеэс эхнэр авч эхэлсэн үеийг зааж байгаа. Орго том гэл гал эхнэр авч эхэлснээр Монгол төр үүссэн юм аа хэлж байгаа хгүй. Тэгэхээр Монгол төрийн нэг насыг энэ боржогдоо мэргэний үеийг зааж байна. За тэгээд дээр нь энэ одоо алтан дэд гэрэн дээр юу гэж хэлсэн байдаг гэхээр Монгол хүн гэж ямар хүн нэг шүү. Ат санаатай ариун сүртэй гэдэг шүү дээ. Тэгвэл ат санаа гэдэг маань өөрөө юу гэж хэлдэг вэ гэхээр ингээд давхар олон санаа ингээд нэг үгээр одоо илэрхийлж байна гэсэн үг шүү дээ. Дотроо муу санаатай. Муу санаатай гэж бас хэлж болохгүй. Муу санаатай гэж хэлж болохгүй. Зүгээр ат санаатай гэдэг маань ингээд салааттай юм юмыг илэрхийлдэг гэсэн утгатай үг.
хэлж байхгүй юу? Салаа утгатай олон ингээд ац гэхээр ингээ хоёр юм байгаа үстэй тийм. Тэгэхээр эхний санаа нь бол энэ чинь боржигдоо мэрэгэн одоо монголчин гоо гэрхийтэй гэхээр нөгөө эхнэр авч эхэлсэн үеийг одоо Монгол төрийн нэг нас гэж нэрлэж байгаа байхгүй юу? За энийг нөгөө би жанртай холбоотой дараа нь ихтэй энийг эхлээд ярьчихъя. За тийм. Тэгэхээр нэг дэх утга нь болохоор Монгол төрийн нэг нас эхнэр авч эхэлсэн үеэс эхэлдэг юм аа. Нөгөө би ардын систем ярихаар нөгөө юу чинь эхнэртэй байж ш нөгөө үр хөвгт нь үр удам нь өсч үржээд өөрийнх нь төр үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол хүний төр үүсэж байгаа гэдэг утгаар энэ чинь эхнэр авч эхэлсэн үеэс Монгол төрийн нэг нас үүсэж байгаа гэж хэлж байгаа. Хоёр дахь санаа нь ямар санаа явж байгаа гэхээр Боржгон гэдэг овог Монгол гэдэг эрдмээр амьдарч ирсэн юм аа. Амьдарч эхэлсэн юм аа гэсэн утгаар болж байгаа байхгүй юу? Монголчонгоо хатан гарсан тийм. Тийм. Монголчонгоо гэргийтэй гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ чинь боржигдоо мэрэгэн гэдэг байгаа шүү дээ. Тийм. Мэрэгэн гэдэг нь юуг заагаад байна вэ гэхээр эхнэр авч эхэлснээр эхэлсэн нь өөрөө мэрэгэн ухаан байсан юм аа гэдэг хэлж байгаа байхгүй юу? Тийм. Боржигдоо гэдэг чинь боржгоо овгийг хэлээд нь шүү дээ. Тэгэхээр боржгон овг Монгол гэдэг эрдмээр амьдарсан шүү гэж хэлдэг байхгүй юу? За, боржигдоо мэрэгний хүү торгорчин баян гэж байгаа байхгүй юу? Торгорчин баян болохоор нөгөө боргочин гоо гэрхийтэй, боролдоо соёлын залуутай, дайр бор хоёр хүлэг авттай гэж бичиж байгаа шүү дээ. Хоёр мөртөө үнийг тэнд баян гэж нэрлэлсэн юм тийм үү? Торгорчин баян гэдэг. За, тийм. Хоёр мөртөө үнийг тэгвэл бусд нь моргүй байсан уу явах гэдэг шүү дээ. Тэгж ойлгогдож байгаа юм шүү дээ. Олон морноос хоёрын сонгосон юм шиг үү? Үгүй. Тэр торгорчин баян дайр бор хоёр хүлэг авттай. Дайр бор хоёр хүлэг авт чинь тийм нэг босоо содон биш шүү дээ. Сайн морь биш юм шиг ажиж. Гэтэл хоёр морь гэдэг нь л яг ойлгогдож байгаа шүү дээ энэ утга. Тэгэхээр хоёр морьтой үнийг тэнд баян гэж цоглоод нь шүү дээ. Торгорчин баян гэдэг. Тэгэхээр энэ чинь хоёр морьтой хүнийг одоо бол баян гэж хэлэхгүй шүү дээ. Тэгээд тухайн үед баян гэж хэлжсэнийг бодоход энэ ус нь бол моргүй байсан юм байна гэсэн утга ярьж байхгүй юу. Тэгэхээр энэ Монгол төрийн хоёр нас нь энэ юутай холбоотой гэхээр морьтой болж эхэлсэн үеэс Монгол төрийн хоёр нас эхэлж байна гэсэн утга гарч байгаа. За дараа торгорчин баяны хүү хин гэж байгаа Довоос Добуу мэрэгэн хоёр. За тэрлээ орхон зүгээр сонирхол юм асуух байна. За бүрдчин гоо морлын чинь бүрдчин одон гэр гоо морлын одон гэрээс ингээд тэндээс ирчмээ авсан болсон гэдэг. Тэгээд ингээд бас нэг тиймэрхүү ярьдаг юм да. За зарим нь бол одоо манай харны өмнөхөөс эхлээд ингээд 9 үе явсан 900 оноос байсан ингээд он цагийн тогтооцсон юмуд байдаг. Тэрийг ингэж хүндрэлтний гэдэг юм Монгол төр үүссэн Монгол хүн газар шороон дээр бий болсон он цагтаа одоо гэж хавцуулахгүй шал өөр тайлбарлах юм ямар байх вэ? Яаж энийг одоо хүмүүс бол батлахгүй наад чинь бас орон сэтгэмж байна гэдэг үг хөө та тэрийг юу гэж хариулах вэ? За энэ болохоор юу жанр дээр гэдэг байхгүй юу? Жанрыг би төрөө авсан бүлэг гэж юм. За жанрын би төрөө авсан бүлэг дээр ингэдэг шүү дээ. Эрхэн хоёр настайдаа үүсэн балаа гэдэг хаа байж гэдэг. Эрхэн хоёр настайдаа дайсан одоо цагаан зам төлчийн одоо хайрдаг юм дээр ч гэсэн эрхэн хоёр настайдаа дайсан төрөө алдсан гэсэн тийм эхлээд гардаг байхгүй жанр дээр туйл тайлахаар. Тэгэхээр үүсэн балаа гэж нэг хаан төрийн дөрөв хаантай эвдэлцэж муудалцаа. Тэгээд үүсэн балаа хаан ялагдчихтыг. Тэгээд энэ дэс ердөө үүсэн балаа хаанаас хоёр хөдөл цогтаадаг байхгүй юу? Жангар хонгор хоёр цогтаадаг юм. За тэр үед жангар эзэн богд жангар ноён яг 12 настай, Арслангийн базаг улаан хонгор яг 3 настай байсан гэдэг байхгүй юу? За тэгэхээр энэ 12 нас энэ 3 насыг нөгөө энэ нус төрчнөөс ахуулаад ингээд дугаарлаа тавьчих. За тэгээд. За тэгэхээр яг доос хол добон мэрэгэн хоёр дээр 12 гэдэг нь ирдэг байхгүй юу? За тэгэхээр нөгөө энд 12 настай байхад нь хонгор 3 настай байсан байж тарах гэдэг шүү дээ. Тэгвэл энэний ард нөгөө доос хол добон мэрэгэн хоёрын ард 3 насыг тавих нэ дээ. За тэгвэл 2 нас нь нөгөө
Торголчин баян дайргоор хоёруулаг акттай гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хонгор 2 настай байсан байх гэхгүй. За тэгвэл 1 нас нь хизээ байсан бэхээр Боржигдоо мэрэгэн Монголжингоо мэрэгтэй энэ үед байх гэдэг шүү дээ. Тэгтэл эдгээр энэс хойш Боржигдоо мэрэгнээс хойш их нэртэй тэрнээс дэш их нэргүй байгаа шүү дээ. Бас зөвхөн нууц байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь жангар гэж хэмбэ гэхээр Монголын ард түмэн байгаа байхгүй. Хогор гэж хэмбэ гэхээр Монголын төр байгаа байхгүй. Тийм. За тэгэхээр ингээд жангар дээр чи юм тийм. Тэр жангар хонгор хоёр нэг өндөр цагаан манхан уулын ус гүйсэн ингээд нэг хонгорход бүгд бусдад нуугдаад байж байгаа байхгүй. Тэгшин төрийн дөрөв наач. За энэ зэрэг их хаан ер нь өргөө өгдөгөө байх учраас ямар ч тач гэсэн гээд өргөө өгдгийг хайгаад гардаг байхгүй. Тэгэхээр өндөр цагаан манхан уулын болоод 7 давхар бүслийг авчдаг байна. Тэгэхээр жангар хэлдэг. За ерөөсөө би энэ зэргийн одоо их хаалттай тэмцэлдэж, эвдэрлэж, модалж чадахгүй, эвдэрлэж чадахгүй, буугаад өчигдөх байхгүй. Тэгэхээр хонгор нь болохоор аль уулын бэлд өгрөөд атар гэсэн хайрлах, аль далааг өгөөд асгараад бодох, аяг цусыг хайрлах, үзэлцэл үзэлцгийг дайрдаг байхгүй. Тэгэхээр хонгор дайраад болж байгаа шүү дээ. За тэгэхээр Монгол төр дайрсан гэсэн үг шүү дээ, тийм үү? За тэгэхээр зэрэг 3 настай 33 оны нутгийг номдоо оруулаад 4 настай 44 оны нутгийг номдоо оруулаад 5 настай Тагцал хааны нутгийг номдоо оруулаад 6 настай Зул Таг хааны нутгийг номдоо оруулаад 7 настай дайсны дарж Дархан цалгаа мандал Дуучин гэрний гар дээр аваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ 3 насны үеийг энэ чи одоо яг манай туйлууд дээр ер нь их туйлууд дээр 3 настай хүүхэд анх хөл өргөж одоо 3 настай Улаанбаатар гэх шүү дээ. За тийм 3 настай анх хөл өргөж 4-нд мордоод байдаг байхгүй. Тэгээд дайсандаа сэлэм эргүүлээд тултаа яваад 3 настай хүүхэд тэгж тултаж чадахгүй. Тэгэхээр эн чинь цаана нь өөр нэг юм нуугаад өгсөн байна гэдгийг л харуулдаг байгаа байхгүй юу. За тэгэхээр түүх унших юм бол хөннөө гүрний үед монголчууд хамгийн анхны толгой төрөө байгуулсан байдаг. Тэгэхээр энэ Монгол төрийн 3 нас тэр доо сохор догоо мэрэгний үе чинь хөннөө гүрний үеийг зааж байна л гэж ойлгох хэрэгтэй. За би одоо Монголын анхны толгой төр байгуулсан үг шүү дээ. Тэгэхээр нөгөө Монгол төр анх хөннөө гүрний үед одоо дэлхийг эслээд энэ одоо ийм байсан гэдгийг харуулдаг байхгүй тэр тэр номоос тавчаад ирчихэв. Доо сохор дандаа ганц нүдтэй 3 нүдлийн газрыг харах хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр дандаа ганц нүдтэй хүн байх уу? За байхгүй. Байхгүй огт байхгүй одоо ч байхгүй. Мутант биш бол одоо кинон дээр гардаг зөвхөн кинон дээр гардаг мутант биш бол энэ магнат дандаа ганц нүдтэй хүн байхгүй. Тэгээд тэнд чинь ингэдэг 3 нүдлийн газрыг харах хүлгээ гिचээд сохор гэд нэрлээд байгаа үстэй. Доо сохор гэх. Тэгэхээр эн чинь ингээд эргэлзээтэй ингээд энэ ямар сони юм бэ? Яагаад энэ бусад хүнээс илүү газрыг хардаг хүнийг сохор гэд нэрлэлцсэн юм бэ? Гэт ингэсэн эргэлзээтэй юм. Энийг зориуд эргэлзүүлээд нөгөө бодуулах гэдэг энийг уншиж байгаа хүнээр бодуулах гэдэг байхгүй юу? Тэгэхээр бүр чанаас доо сохор хүртэл зүгээр ингээд хүмүүсийн бодит хүн биш байна. Тийм ээ. Доо сохрыг хардаг 3 нүдлийн газар Монгол төрийн 1 насны, 2 насны, 3 насны байхгүй. Тэгээ урагшлуулаад дахиад 5 насны үе, 4 насны үе, 5 насны үе, 6 насны үеийг харах хэрэгтэй. 94 бас харах хэрэгтэй. Тийм. Энийг ингэж л нууц төвчөн дээр ийм л нууц аваад байгаа байхгүй юу? За, эрхэм сонсогчид, үзэгчид та бүхнийг Алтан туяа өмгөөлөгч бүтээрийн ярьсан ярианы үргэлжлэлийг Тэнгэр аппликейшн дээрээс үргэлжлүүл үзээрэй. Ер нь Алтан туяа өмгөөлөгч бүтээр Гэсэр, Жангар, Монголын нууц тавчаа болон бусад Монголын туйлсуудад байгаа сонирхолтой үлгэр домог түүхийг орчин үеийнх нь ойлголттой дүүцүүлэн тайлбарласан тийм цуврал ярьслахыг хийх тийм төлөвлөгөөтэй дөнгөж эхэлж байгаа. Тэгээд яг нь ер нь бол Тэнгэр аппликейшн дээр бол монголчуудынхаа өв уламжлал, соёл, зан заншлын нэг тийм асар том мэдээллийн сан бий болох сонирхолтой байгаа. Тэгэд энэ санг одоо үүдтэй хамтдаа хариуцуулж, хамтдаа баяжуулж, энэ өв соёлоо хамтын хариуцлага давах тэр ажлыг л эхлүүлэх үүднээс энэ Тэнгэр аппликейшн гэж хийгээд байгааг бол та бүхэн зөвөр ойлгоод эндээ нэг дээрээ хэмээн уриалж байна. Тэгээд энэ талбар маань бол бидний тийм өвөрмөц онцлогтой яг Монголын гэсэн тийм бүх зүйлсүүдийг нэгтгэж чадсан
тийм гайхамшигтай талбар болохын тулд хичээн ажиллах болно. Тэгээд бидэнтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа.